Moneywise Mastery Channel-аар тавтай байвал. За миний амьдралд клик болсон тэгээд мөнгөний тухай сонирхох болсон тийм өөрийнхөө хувийн санхүү контролд оруулах болсон шалтгаан нь ерөөсөө энэ ном. Ramit Sethiгийн I will teach you to be rich. Тийм энэ номны талаар өндөр ярилцъя гэж бодлоо. Ингээд та бүхэн хамт байгаарай. За Ramit Sethi бол өөрөө сайтан гэр бүл төлөөгүй тийм их мөнгө өвлж аваагүй эмнэлгийн цагаач гэрүүл Америкт очиод тэгээд мань хүний аав нь баг багтан тий хөрөнгө оруулах хэрэгтэй, хөрөнгө оруулж иж мөнгө өсгөх хэрэгтэй гэж тэр тал дээр айгүй их хүүдээ одоо Ramit Sethi Ramit өөрт нь зааж өгдөг байсан. Ачаар энэ хүн айгүй залуудаа мөнгийг сонирхох болсон, хөрөнгө оруулалтын зах зээлийг сонирхох болсон. Тэгээд тийм ч учраас сайт нь тий айгүй их мөнгө хуруулж чадсан. Энэ номыг уншсанаар миний амьдралд бол маш их өөрчлөлт гарсан. Яагаад тэгэхээр би энэ номыг юу яасан л да герман хэл дээр уншсан л да герман хэл орчуулгатай. Тэгээд энэ ном ерөнхийдөө бол Америкт байгаа Америк хүмүүс зориулсан ном. Гэхдээ ямар ч хүн энэс ингээд адапт хийгээ те энэс ингээд авахын аваад хаяхын хаяад тэгээд өөрийнхөө хувийн санхүү мөнгөний хандлага өөрчилж болно. Тэгээд бодож исэн бодлоо ингээд бүр 180 градус баг ингээд өөрчилж. Тийм болохоор ном. За ингээд номдоо. За тэгээд энэ ном миний амьдралд ямар нөлөө үзүүлсэн, тийм миний амьдралд ямар импакт авчирсан гэдгийг дөрвөн сэдвээр хувааж ирье гэж бодлоо. Нэгдүгээрт нь мөнгөний хандлага, хоёрдугаарт нь мөнгөтэй болох, тийм. За тэгээд гуравдугаарт нь болонгууд мөнгө өсгөх, мөнгө яаж өсгөх вэ? Тэгээд дөрөвдүгээрт нь болонгууд мөнгөө яаж зарцуулах вэ? За энэ номыг уншсанаар миний юу өөрчлөгдсөн бэ гэхээр нэгдүгээрт мөнгөний хандлага, мөнгийг ингээ харах өнцгөн маань маш их өөрчлөгдсөн. За энэ дунд гурван айгүй том өөрчлөлт байгаа. Нэгдүгээрт цалин буугаад 2 хоногийн дараа мөнгө өрөөл ингээд ямар ч план байхгүй хаашаа гарсан гэдэгтэхгүй ингээд яг л бустай адил те ингээд үртүү гэсэн. За энэ номыг уншсанаар би яасан вэ гэхээр money flow system те одоо ингээд мөнгө орж ирлээ, юунд зарцуулах уу, ямар те төлбөр тооцоогох уу гэдгийг бүгдийг автомат хийсэн. Бүгдийг ингээд орж ирээд тийшээ хэдэн дөрөв гарна, тийшээ хэдэн франк тийшээ гарна, тийшээ хэдэн дөрөв өгнө, тийшээ тийм юм бүх юм ингээ автоматжуулагдаад аюу амар болж ирсэн. За хоёрдугаарт нь болонгууд мөнгөө хураан тийм мөнгөө өсгөн, мөнгөө хадгална гэдэг чинь бас өөртөө зарцуулна. Өнөөдөртөө амьдрахыг хийхнэ гэдгийг бас энэ номноос ойлгож авсан. Тэр нь юу вэ гэхээр тэгээ өдөр тутмын кофенаас татгалзах ч юм уу, тэгээ юуны аль болох юмны хямдханыг авч хэрэглэх ч юм уу, тэгээ одоо тийм гураа ингээд амьдраад мөнгө хураах бишээ. Мөнгөө хураагаад бас хүссэн амьдралаараа өөрийнхөө баян амьдралаар амьдарч болдгиймаа гэдгийг маш сайн харуулж өгсөн. Тэгээд тэрийг бас маш сайн ойлгож авсан. Кофенаас татгалзах шаардлагагүй, дуртай юм аа тий. Санаа зовхгүйгээр өөртөө зарцуулж болдгиймаа гэдгийг. За 3 дугаар маш сайн ойлгосон зүйл нь юу гэхээр баян мөнгөтэй байж хөрөнгө оруулах биш. Хөрөнгө оруулж иж баян мөнгөтэй болдгиймаа гэсэн санаа. Би бол яг одоо яг нул үлгэхэд боддог гэсэн. Яг амар баян улсууд тэгээ баян улсууд мөнгөтэй улсууд тэр хөрөнгө оруул үнэ цаасны зах зээл, хөрөнгөний зах зээл гэдэг нь нээлттэй байдаг юм байна. Манай чиг те энгийн ингээд ажиллаад хөдөлмөрөд ингээд явж байгаа хүмүүс ямар ч шанс байхгүй гэж боддог байсан. Үгүй хүн болгонд мэдээж шанс байгаа. Хүн болгонд адилхан эрхтэг штэ. Тийм юм байгаа. Тэгэхэд заавал баян байх албагүй хөнгө оруулахад бол. За хоёрдугаарт нь мөнгөтэй болох. За энэ мөнгөтэй болох гэдэг сэдвийн дор 3 юм ойлгож авсан байгаа. Нэгдүгээрт нь хадгаламж, тэгээд хөрөнгө оруулалт. Нэгдүгээрт хадгаламж үүсгэх, хоёрдугаарт хөрөнгө оруулах. Одоо бидний хувьд те хүн болгонд бизнес хийж чадахгүй, хүн болгонд бизнес санаа байхгүй, хүн болгонд Аз таахгүй те. Тийм болохоор биднэрт хийж болох хамгийн ойр хамгийн бодиттой мөнгө хөрөнгөтэй болох одоо тэ арга юу байна гэхээр ерөөсөө инвестинг, хөрөнгө оруулах. Хөрөнгөний зах зээл үйл хөдлөхөнд бизнесүүдэд хөрөнгө оруулж иж хөрөнгө босгоно. Тэгэхээр хамгийн их хөрөнгө босгодог, хамгийн их мөнгө эргэлдэж байгаа зүйл ерөөсөө хөрөнгөний зах зээл гэдэг. Дэлхийд байр. Тийм болохоор тэр маш чухал лесэн тий, чухал санааг ойлгож авсан. За хоёр дахь санаа нь болонгууд орлогоо нэмэх. Хүмүүс ингээд юм байна л да. Мөнгө нэмэхийн тулд тий, мөнгө хадгалахын тулд хэмнээд байдаг тий, өөрөөсөө юм хармалдаг. Кофе авч удаг гэсэн мэл жижигхэн кофегоо ингээ яадаг тий. Тэгээд ингээд мөнгөө хэмнээд хизээ нэгэн цагтаа ингээд
нэг цэг дээр ирээд тэр хэмнэх одоо арга тэг хэмнэх одоо мөнгө чинь дуусчин тий. Тэрээс цаашаа хэмнэх юу ч байхгүй. Тэнгүүд орлогоо харддаг юм. Орлого бол ямар ч хязгаар байхгүй нэмэгдэж болдог нэг зүйл тий. Цалингаа нэмж болно. Сайд хасл жижиг шажиг ажил хийж болно. Хөрөнгө оруулж болно тий. Тэгээ орлогыг бол хязгааргүй нэмж болно гэсэн санаа. За 3 дугаарт нь болонгод big wins гэдэг ба тий. Big wins тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр Remit Sate-ийг хэлж байгаа бол жижиг юм дээр анхаарлаа хандуулад нэг үр дүнд хүрэхгүй хамгийн гол нь тэр том юм дээр big wins дээр анхаарлаа хандуулад тэн дээр мөнгө хэмж чадах юм бол яг одоо тийм тодорхой мөнгө хэмнэлт ингээд орж ирнэ гэдэг. Тэрэн дээр ямар жишээ авч ийн гэхээр жишээлбэл та бид өдөр болгон $5 кофе авч уудаг байлаа гэж бодонгууд сарын 7 хоногийн $35 кофе авч уун тий. Сарын $140. Тэгээд жилийн $1680. Өдөр болгон $5 кофе авч уулаа гэх. Тэрийг нэг ингээ хасаад жилийн $1680. Окей, яг мөнгө хэмнэхдээ тийм амар бол мөнгө хэмж чадахгүй. Юун дээр мөнгө хэмнэ гэхээр лизингээр жишээлбэл машин авлаа гэж бодох тий. Сарын $1000 төлбөртэй лизингээр машин аваад 4 жил 5 жилийн тийм гэрээтэй жилийн $12,000 тий. Хэрвээ тэрийг энийг тань чадаад энийг машин байхгүй байсан бол жилийн $12,000 хэмнэлт гаргах нэ. Тэгээ жилийн $12,000 өөр юмд ашиглаж болох нэ. Жижигхэн бизнес эхлүүлэх ч юм уу, хөрөнгө оруулах ч юм уу тий. Big wins дээр ажиллаад жижигхэн кофе тий одоо юмны хам юм хямдханыг ингээд хэрэглэх жижигхэн юмнууд дээр анхаарлаа хандуулахаар том зардал, цом зарлага, том тэр хүнд хэрэггүй тий нэг чухал биш тийм том зардлуудаа тань чадвал мөнгөтэй хурдан болж болно гэсэн санааг илэрхийлээд байна. За 3 дугаарт нь энэ номноос уншаад миний амьдралд орж ирсэн тийм миний амьдралд тохиолдсон impact юу гэхээр мөнгө өсгөх, хөрөнгө оруулах. Биднэрт энгийн ингээд ажиллаж байгаа энгийн хүмүүст мөнгөтэй мөнгө босгох тий удаан хугацаанд тий найдвартай хөрөнгө босгох дан зарга байгаа. Тэр нь бол юу гэхээр ерөөсөө хөрөнгөний зах зээл тий үнэт цаасын зах зээлд хөрөнгө оруулж тэндээс хөрөнгө босгох. Хамгийн их мөнгө тэнд ирүүлж байгаа хамгийн их мөнгө олох юу бол хэрэгсэл бол ерөөсөө инвестинг. За 2 дугаар чухал сурсан энэ номноос мэдэж авсан юм юу гэхээр мөнгө өсгөхөд те эксперт хэрэггүй. Тэгээд хамгийн гол нь би өөрөө жоохон basic skillтэй байж хөрөнгөний зах зээл юу гэдгийг мэдэх хэрэгтэй. Хаашаа ямар хувьцаа ямар бүтээгдэхүүн авах. За тэгээд 3 дугаарт нь маш төвчээрдүүлэх хэрэгтэй. Ерөөсөө энэ 3 инструмент энэ 3-ыг ингээ мэдсэн байхад ямар ч хүн хэдэн ч төрхтэй байсан. Хаач хөрөнгө оруулж болно гэдэг санааг олгож авсан. За тэгээд 4 дугаарт нь бол энэ номыг уншснаа миний амьдралд гарсан ямар өөрчлөлт гэхээр мөнгөөр зарцуулах, мөнгөө өөртөө зарцуулж сурах, хэрэгтэй юмдаа зарцуулж сурах. Өөрийнхөө дуртай юм тийм мөнгөө үрж зарцуулж тэрнээсээ таашаал авч сурах. Тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр өөрийнхөө дуртай юмд мөнгөө харамгүй зарж, өөрийнхөө дургүй юмнаас тийм мөнгөө харамлах. За тэгээд эцэст нь гэж хэлэхэд энэ номыг уншаад сүүлийн ингээ хуудас ингээ дуусаад ямар мэдрэмж төрсөн бэ? Ямар бодол төрсөн бэ? Гингүүд 2 бодол төрсөн надад. Нэгдүгээр юу энэ ийм амархан байсан юм уу? Хоёрдугаарт энэ номыг 10 жилийн өмнө 15 жилийн өмнө олж уншихгүй яавдаа гэж надад 2 бодол тийм бодол төрсөн. Тэгээд гэхдээ юм хийгээд хизэж оройтгүй байдаг. Тэгээд миний хувьд ч гэсэн хизэж оройтгүй. Яагаад гэвэл би залуу байгаа. Тэгээд оройтсон ч гэсэн хийгээгүй байсанс хамаагүй хий дахив. За тэгээд та бүхэнд энэ номыг авч уншаарай гэж хэлье. Ялангуяа Америкт амьдардаг монголчууд ч юм уу, Америкт амьдардаг хүмүүс, тэгээд энэ бас германоор орчуулсан гаргацсан герман хэлтэй хүмүүс унших юм бол бас их сонирхолтой юмнууд байгаа. Ерөөсөө энэ номон дээр тийм хийсвэр юм ярихгүй. Ерөөсөө л яг гудамжнаас орж ирэл 6-7 хоногийн програм байгаа. Яаж мөнгө өсгөх үү, яаж инвестинг хийх үү, ямар бүтээгдэхүүн авах үү, тийм Америк тэтгэврийн ямар боломж өгдөг, тэтгэврийн ямар сангууд яаж хийх ёстой, яаж мөнгө бүх юм ингээд ерөөсөө ингээд аюу тийм хийсвэр биш юмар ингээд тайлбарлаад өгсөн. Тэгээ Германд ч гэсэн Германд одоо энэ номны сүүлд Германд ямар байдгийг, Германд ямар боломжууд байдгийг, Германд тэтгэврийн ямар сангууд байдгийг, ямар боломжууд яаж мөнгө өсгөөд тэгээд яаж татвараа хэмнэх тэр болгоныг нэг ингээд тайлбарлаад өгсөн ном байгаа. Ингээд та бүхэнд анхаарал тавьсанд баярлалаа. Ном уншаарай, өөрийгөө жоохон цэнэглээрэй, апдейт хийгээрэй. Тэгээд хизээ нэгэн хүний амьдралд нэг юм клик орж ирдэг. Тэгээд энэ ном бол миний амьдралд тохиолдсон клик байсан. 15 жилийн өмнө уншихгүй яаваа гэж бодсон. Гэхдээ хизээч оройтойгүй. Дараа уулзтаа баяртай.